Өмнө нь бид нэр Солонгос хэлний үсгүүдийг хамтдаа суралцсан байгаа. Их шиг гээгүүлэгч, бас хос их шиг төнгөний үстэй гээгүүлэгчийг бид нэр хамтдаа үзсэн шүү дээ. Мөн түүний дараагаар бид нар Солонгос хэлний дэвсгэр үсгүүдийг хамтдаа үзсэн байна. Тэгвэл өнөөдрөөс эхлээд бид нар Солонгос хэлний дүрмүүдийг үзэж эхлэх байгаа. Дүрмүүд. Та Солонгос хэлийг чанартай сурмаар байна уу? Нарийн гарцчим олон хэл хэлэн жилийн хүрээлэн Солонгос хэлний мэргэжлийн сургалт явуулж байна. Сургалтанд хэрэглэгдэх ном сурах хүчгүүдийг өөрсдөө боловсруулан, магиструулан түүнээс дэс зэрэгтэй багш нар заадаг. Манайх Солонгос хэлний анхан, дунд, гүнзгий, орчуулгын, ярианы, кэлбти, тоопхийн дунд болон гүнзгий төвшөнд бэлтгэх ангуудаа элсэлт байнга авч байна. Солонгос хэлийг хамтдаа сурцгаая. Нарийн гарцчим сургалтын төв. Өнөөдрийн хичээлийн сэдэв маань болохоор чаги сугэ. За та бүхэнд би бичиж үзүүлье. Чаги. Даа дээрээ чаги. Чаги гэдэг нь өөрийн гэсэн утгатай байгаа. Сугэ. Сугэ. Энэ маань танилцуулах гэсэн утгатай байгаа. Тэгэхээр өөрийн танилцуулах гэсэн сэдвийн дор бидний үзэх ёстой зүйл маань юу гэхээр бусдаа мэдчлэх, бас өөрийгөө танилцуулах үйл явц юм аа. Өнөөдөр бид нар ямар нөхцөл үзэх вэ гэхээр ё болон ё нөхцөлийг үзнэ. Мөн өн нөн гэсэн энэ хоёр нөхцөлийг өнөөдрийн хичээлд бид нар дамжуулаад үзэх болно. За бүгдээ ажиглаарай. 자, 다른 텍스트 бүгдээ дагаад уншаарай. 안녕하세요. 안녕하세요. 저는 타원이에요. 태국 사람이에요. 네, 태국 사람이에요. Энэхүү текст нь бусдаа мэдлэлчлэн өөрийгөө танилцуулж байгаа үйл явц байна. За бүгдээрээ дөрмөө үзчихэд энэ текстийг дахин ажиглах болно. Та Солонгос хэлийг чанартай сурмаар байна уу? Нарийн гарцчим олон хэл хэлэн жилийн хүрээлэн Солонгос хэлний мэргэжлийн сургалт явуулж байна. Сургалтанд хэрэглэгдэх ном сурах хүчгүүдийг өөрсдөө боловсруулан, магиструулан түүнээс дэс зэрэгтэй багш нар заадаг. Манайх Солонгос хэлний анхан, дунд, гүнзгий, орчуулгын, ярианы, кэлбти, тоопхийн дунд болон гүнзгий төвшөнд бэлтгэх ангуудаа элсэлт байнга авч байна. Солонгос хэлийг хамтдаа сурцгаая. Нарийн гарцчим сургалтын төв. Өнөөдрийн хичээлээр бид нар ё гэдэг нөхцөлийг үзэж байна. Тэгээ энэ нөхцөл маань монгол хэлний нэр үгийг төгсгөх юм гэсэн утгыг илэрхийлдэг байгаа. За би солонгосоор та бүхэнд бичиж үзүүлье. Өнөөдрийн үзэх ёстой нөхцөл маань болохоор ё болон ё байгаа. Энийг монгол хэлнээ дүүцүүлж үзэх юм бол энэ маань нэр үгийг төгсгөх нөхцөл буюу юм гэсэн утгыг илэрхийлж байгаа байгаа. За тэгвэл бүгдээ хамтдаа ном юм гэсэн өгүүлбэрийг орчуулж үзье. Ном юм. Тэгэхээр ном гэдгийг солонгос хэл дээр чек гэж хэлдэг байгаа. Чек. Даад уншаарай. Чек. Тэгэхээр чек гэдэг үгийг харах юм бол 3 үсгээс бүрэлдэж байна. 1 2 3. Чэгэ гэсэн 3 үсгээс бүрэлдэж байна. Тэгвэл энэ 3 үсгээс бүрэлдэж байгаа уг үгийн маань хамгийн сүүлийн үсэг нь гээгүүлэгч байгааг сайдаар ажиглаарай. Гээгүүлэгч. Гээгүүлэгчийн араас ё нөхцөл маань орж ирдэг. Гээгүүлэгчийн араас ё нөхцөл маань орж идэг. Солонгос хэлэн дээр их шиг гээгүүлэгч гэсэн зарчим үйлчилдэг байгаа. Тэгэхээр гээгүүлэгч, их шиг, гээгүүлэгч, их шиг гэсэн байдлаар орж ирж байна. За би холбож үзүүлье. Чек ё. Чек ё. За тэгвэл өөр нэгэн өгүүлбэр дээр жишээ авч үзье. Бүгдээрээ цаашаа гарах юм бол 한국 사람, солонгос хүн гэсэн утга гарч ирж байгаа. Тэгвэл солонгос хүн юм гэж бүгдээ энэ үгийг дуусгаж үзье. За тэгвэл 한국 사람 гэдэг маань 1 2 3 4 гэсэн энэ 4 үгээс бүрэлдэж байна. Гэвч биднэрт эхний 3 үе нь ямар үсгээр төгсөн байгаа нь биднэрт одоохондоо чухал биш. Хамгийн чухал нь болохоор хамгийн сүүлийн үе байгаа. Хамгийн сүүлийн үе. Хамгийн сүүлийн үеийг харах юм бол 3 үсгээс бүрэлдэж байгаа та бүхэн анзаарч байгаа. 사람 им гэсэн. Тэгвэл энэ 3 үсгийн хамгийн сүүлийн үсэг нь гээгүүлэгч байгаа тохиолдолд бид нар өмнө нь хэлсэнчлэн ё гэдэг нөхцөлийг холбоно. За тэгвэл би холбож үзүүлье. 한국 사람이에요. 한국 사람이에요. 얘는 солонгос хүн юм гэсэн утгаар илэрхийлж байна. Солонгос хүн юм. За тэгвэл би саяхны хүртэл ё гэдэг дээр нөхцөл ё гэдэг
нөхцөл дээр жишээ авсан бол одоо её гэдэг дээр би нэг жишээ авъя. За үргэлжлүүлээд харъя бүгдээрээ. Дагаад уншаарай. Пино. Пино. Энэ мэн савн гэсэн утгатай үг шүү дээ. Савн гэсэн утгатай үг байгаа. Тэгвэл савн юм гэж хэлэхэд тулд пино. Пино. Хоёр үеэс бүрдэж байгаа хоёр дахь үеийн сүүлийн үсэг нь их шиг байгаа учраас её гэдэг нөхцөлийг холбох байгаа. Её. За хараарай. Пино её. Дагаад уншаарай. Пино её. Энэ маань савн юм гэсэн утгыг илэрхийлж байна. Энэ нөхцөл маань монгол хэлний юм гэсэн утгыг илэрхийлж байна. 한국 사람 한국 사람이에요. 한국 사람이에요. солонгос хүн юм. Харин өргөлтийг нь дээшлүүлэх юм бол энэ мэн асуулт болж байгаа. 한국 사람이에요. Та солонгос хэлийг чанартай сурмаар байна уу? Нарийн гарц чим олон хэл хэлэн жилийн хүрээлэн нь солонгос хэлний мэргэжлийн сургалт явуулж байна. Сургалтанд хэрэглэгдэх ном сурах хүчгүүдийг өөрсдөө боловсруулан, магистр болон түүнээс дэс зэрэгтэй багш нар заадаг. Манайх солонгос хэлний анхан, дунд, гүнзгий, орчуулгын, ярианы, кэлхтий, товхийн дунд болон гүнзгий төвшөнд бэлтгэх ангиудан элсэлд байнга авч байна. Солонгос хэлийг хамтдаа сурцгаая. Нарийн гарц чим сургалтын төв.